Улсын хурлын ёс зүйн дэд хорооны даргыг огцрохыг шаардлаа. Үеийнгийн дээрлэлтийн эсрэг салбар бүрээс тэмцэж эхэллээ. Төсвийн алдагдлын цаана юу болж байгааг Цэндмаа тайлбарлана. Эдийн засагчид санхүүгийн дарамтад орсон иргэдтэй туслахаар нэгджээ. Оройн төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр телевиз даваа гарагийн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөв 1.4 их найт төгрөгийн алдагдaltaй гарлаа. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин хэлсэн үзүүлэлт юм а. Магадгүй түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй 1-р улирлын алдагдалч тооцогдохыг үгүйсэхгүйг зарим их сурвалжууд мэдээлж байгаа. За иймд оройтхоос нь өмнө төсөвт тодтгол хийх шаардлагатайг сануулж байна. Харин салбарын сайдын зүгээс төсөвт тодтгол хийх нөхцөл үүсээгүй эрт байна гэх тайлбарыг өглөө. Төсвийн зарлага тээлж орлогон дутдаг ийм дүр зураг 2024 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. За өнгөрсөн жилийн үдийд мөн л төсвийн тодтголын асуудал яригдж байсан ч засгийн газар хараахан болоогүй гэж гүрээсээр 6 сард тодтгол хийж байсан. За ингэхдээ төрийн эмнэлтийн тухай хуульд байсан хэрэгждэггүй заалтыг анх удаа амируулж 6 дугаар сарын 1-ээс өмнө тендер зарлаагүй төслүүдийн санхүүжилтийг буцаан татах байдлаар төсөвт хэмнэлтийн тодтгол хийж байсан. Энэ жилийн тухайд ч мөн төсөвт тодтгол хийхдээ төрийн хэмнэлтийн тухай хуулийн энэ заалтыг хэрэгжүүлж төсвийн зарлагыг танаж магадгүй. За энэ дэж засгийн газар 6 дугаар сарын 1-ийг хүлээж байж магадгүй. Харин чухам тэр хүртэл төсөв алдагдлаа дийлэх үү гэдг нь анхаарал татаж байна. Салбарын сайдын хэлж байгаагаар энэ оны эхний улирлын төсвийн алдагдал анхаарал татгууц хэмжээнд очсон нь гадаад орчны нөхцөл байдалтай холбоотой гэж тайлбарлалаа. Гол үндсэн шалтгаан бол мэдээж энэ ойролт оронд дүүсээд байгаа энэ дайны тодорхой байдал байна шүү дээ. Энэ чинь дэлхийн нийтээр нефтийн бүтээгдэхүүний үнийг бол одоо өстой галзууруулж байна тийм ээ. Тэгээ энэний нөлөөлөл маань орж энэ одоо бидний хувьд бол одоо эдийн засгийн хүндрэл авч ийм дүр зураг харагдаж байгаа. За энийг дагаад одоо мэдээж төсвийн орлого тасалдах за ингээ бид нар зарлагаа санхүүжүүлж чадахгүй байдал руу хүрэх ийм эрсдэл харагдаж байна. Гэхдээ бид энэнийг харин одоо энэ хариу арга хэмжээ ямар төлөвлөгөө авах вэ? Энэ батлагдсан төсвийн хүрээнд бид нар ямар одоо зохицуултуудыг хийх үү гэдэг дээр л одоо сангийн бид нар тоонуудад харж байна. Төсвийн байнгын орооны даргын зүгээс ч гадаад дотоод орчны нөхцөл байдал хүндхэн байгаач яаран төсөвт тодтгол хийх нь зохимжгүй гэлээ. Угаасаа ч хуульд заасны дагуу төсөвт тодтгол хийх хэдхэн тодорхой нөхцөл бий. За эдгээр нөхцлүүд тулж ирээг байгаа гэлээ. Төсвийн тодтгол хийх хуулийн үндсэл гэж юм байгаа шүү дээ, тийм ээ. Төсвийн орлого тасалдаад төсвийн алдагдал нь одоо ихсээд тийм ээ. За мөн одоо төсвийн ерөнхийлөн захирагч хоорондоо одоо төсвийн шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага гараад за мөн одоо цалин мөнгө одоо усгал зарлаа тавьж чадхаа байгаад ийм нөхцөлд одоо төсвийн тодтгол хийх энэ хууль зүйн үндсэлтэй. За өнөөдөр яг тэр хэмжээнд бол очоогүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал энэ оны эхний улиралд орлогын албан татварын орлого 43.5 тэрбум төгрөг буюу 17% орчээ. За мөн онцгой албан татвар 31.6%-аар буурсан байна. За энэ хоёр төрлийн татварын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 3 их найд гаруй төгрөгөөр буурчээ. За энэ бол улсад татвар төлөх чадамжтай хүмүүс буурч байгааг илтгэх баримт юм а. Төсөв алдагдaltaй гарч аж ахуйн нэгжүүд татвараа төлөх чадваргүй болсны цаад утга нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн тооцоогүй алхмын өр нөлөө. За үүнийг та бүхэнд Цэндмаа тайлбарлана. За Монгол улс 330 сумтай. За өнгөрсөн жилүүдэд улсын төсвөөс соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгө, за жил болгон баригдаж байгаа соёлын төвийн тоог тоолох юм бол бараг энэ 330 сумаас соёлын төвийн барилгагүй үлдсэн сум гэвэл бараг гарын 10% багтахаар цөөн үлдчих ах шүү гэн. За өнгөрсөн 2019 оноос хойш буюу сүүлийн 7 жилийн хугацаанд бид ер нь хичнээн соёлын төвийн барилгыг аймагуудад сумдуудад барьсан бэ гэдгийг нь тоолж үзэхэд нийтдээ 2019-оос 2025 оны хооронд 110 соёлын төвийн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байгаа юм. За үүнд зарцуулсан мөнгө хөрөнгийг нь тооцож үзэх юм бол 216 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан байна. За тэгвэл энэ 216 тэрбум төгрөгөөр бид
хэрэгцээтэй өөр юу хийж болох байсан бэ? За ингээд тооцоод үзэх юм бол 216 тэрбумаар 110 шиг соёлын бүтээн байгуулалт биш. За бусад 21 аймаг дотроо за 4 аймгийн хэмжээнд цахилгаан станц барих боломжтой байсан мөнгийг зөвхөн соёлын төвийн барилгын бүтээн байгуулалтад зарцуулж байгаа юм. За энэ жилийн тухайд тэгвэл авч үзье. 2026 оны тухайд нийтдээ 26 сум за бусад дүүрэг нийлээд за нийтдээ нэг 42 тэрбум төгрөгөөр соёлын төвийн бүтээн байгуулалтад мөнгө зарцуулахаар тусгачаад байгаа юм. За энэ 26 соёлын төвийн бүтээн байгуулалтад бараг өнгөрсөн 2019, 20, 21 оноос хойш үргэлжилж байгаа ийм төсөл хөтөлбөрүүд байгаа. За энд нийтдээ нэг 105 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас энэ жилийн тухайд 42 тэрбум төгрөгийг зөвхөн энэ соёлын төвийн барилгын бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөлсөн байгаа юм. За та бүхэнд жишээлээд харуулъя. За Булганы бүрэг хангаас суманд нийтдээ 3.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй соёлын төвийн бүтээн байгуулалтад энэ жилийн тухайд 1.5 тэрбум төгрөгийг зарцуулж байна. За Ар хангай үгийн уртл гэхэд 4.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй соёлын төвийн бүтээн байгуулалтад за энэ жилийн тухайд 2.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөлсөн байна. За ингээд нийтдээ 42 тэрбум төгрөгөөр за зөвхөн сум за бусад дүүргүүдэд соёлын төвийн барилга барихаар төсвөөс мөнгө зарцуулахаар төлөвлөгдсөн байна. 2019 онд гэхэд 46 тэрбум төгрөгөөр соёлын төвийн бүтээн байгуулалтын өмнө нь хийж дуусгаагүй байсан барилгуудаа үргэлжлүүлсэн байна. 2022 онд гэхэд 20 тэрбум байсан. За 2023 онд 15 тэрбум төгрөг болж буурсан бол 2024 онд эргээд нэмэгдээд 38 болсон. За харин энэ жилийн тухайд 42 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. За тэгвэл энэ соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулагдж байгаа төсөв за эргээд бүтээн байгуулалт нь бэлэн болоод ашиглалтанд орсныхаа дараа хэр хэмжээний урсгал төсвөөс авч зарцуулж байгаа мэдээллийг та бүхэнд үргэлжлүүлэн харуулъя. За жишээлбэл Баян Онгор аймгийн Баазхан суманд баригдсан соёлын төвийн барилга нь жилдээ 312 тэрбум төгрөгийг зарцуулдаг. За ийм эргэлтийн хөрөнгөтэй соёлын төвийн барилга гэсэн үг. За үйл ажиллагааны орлого нь гэхэд 312 сая төгрөг. За энэ мөнгийг тэгвэл хаанаас бүрдүүлээд байна вэ гэдгийг харж үзвэл за энэ 312 сая төгрөгийн дийлэнх нь усын төсвийн орлогоос бүрдүүлж байгаа юм. Тэгвэл энэ барилга нь соёлын төвийн энэ үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ барилга байгууламж өөрөөсөө хэдэн төгрөгийн ашиг олж байна гэдгийг харж үзэх юм бол ердөө 1.6 сая төгрөг. Өөрөөр хэлбэл жил болгон төсвөөс ганцхан соёлын төвийн бүтээн байгуулалт төр гэхэд 100-200 сая төгрөгийн урсгал зардал гэж авч байгаа боловч эргээд нөгөө соёлын төвийн бүтээн байгуулалтад өөртөө бүрдүүлж байгаа мөнгө хөрөнгө нь за нэг хувьд нь ч хүрдэггүй ийм мэдээллийг бол та бүхэн эндээс харж болохоор юм аа. За ингээд өнгөрсөн 7 жилээс 19 оноос хойш бид нар өнгөрсөн 7 жилийн хугацаанд бараг 200 гаруй тэрбум төгрөгийг соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулчихлаа. За гэтэл эн чинь зөвхөн чавар байшин барилга барихад зарцуулж байгаа мөнгө. За эргээд тэр барьчихсан байгаа соёлын төвийн бүтээн байгуулалтад зарцуулж байгаа мөнгө нь за ганцхан соёлын төвийн жишээн дээр авч үзэхэд 300 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Тэгвэл энэ 330 суманд баригдсан соёлын төвийн бүтээн байгуулалтын урсгал зардал дээр тооцож үзэх юм бол баг ой тонд буухааргүй ийм мөнгөн дөө харагдаж байгаа юм. За ганцхан энэ соёлын төвийн бүтээн байгуулалтаас гадна цөөхөн амтай газар баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд ингээд тооцоод үзэх юм бол бидний төсөв дээр нэмэгдэж байгаа урсгал зардлын хэмжээ жил бүр нэмэгдсэн байгаа ийм дүр зураг ажиглагдаж байна. Ер нь улсын төсвийг бүрдүүлж зарцуулалт нь үндсэн хоёр зүйл зарцуулагддаг. За улсын төсвийн 70% нь болохоор урсгал зардал, за үлдсэн 30% нь бүтээн байгуулалтын зардал гэдэг. За бүтээн байгуулалтын зардал дээр нь бид ингээд соёлын төвийн бүтээн байгуулалтыг хийсээр байгаа юм. Харин урсгал зардал дээр нь гэхэд за эдгээр ингээд тусгачсан байгаа соёлын төвийн цаашид үйл ажиллагааг жигдрүүлээд явуулахын тулд үлдсэн нийт улсын төсвийн зарлынхаа 70%-ийг зарцуулж байна. Тэгвэл энэ соёлын төвийн бүтээн байгуулалтууд эргээд улсын төсөвт хэдийн хэмжээний төсөв зарцуулж байгаа юм бэ гэдгийг хараад үзэх юм бол ганцхан сумын соёлын төв 1.9 сая төгрөгийг л эргээд улсын төсөвт бүрдүүлж байна. За гэтэл энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд татвар төлөгчид ясаа зайдал зүтгэж байна. За бүр энэ урсгал зардлын төсвийг дийлэхээ болсон аж ахуйн нэгжүүд за эргээд татан буугдж байгаа ийм дүр зураг ажиглагдаж байгаа юм а.
За сумдад соёлын төв барих гэж ийм их зардал гаргаж байгаа хэрнээ өдөр бүр хэдэн мянган хүнд үйлчилж, хууль хэрэгжүүлэх гол объект болох шүүхийн байрнууд орцны хонгол шахуу үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Монгол улсад чухлын ирэмб дараа гэж байдаг хэсгэд манай редакц эргэлзэж эхэлж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, ерөнхий шүүгч болон 31 шүүгч нийтдээ 140 албан хаагчтай шүүн таслах үйл ажиллагааг явуулдаг. За өнөөдрийн байдлаар энд 4039 иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд нэг шүүгчд ноогдох хэргийн ачаалал 208 хэрэг байгаа юм а. Тойргийн шүүх байгуулагдсанаар 3 дүүргийн 450 мянган иргэнд шүүхийн үйлчилгээ үзүүлэх болсноор ачаал үлэмж нэмэгдэж байр байшин өрөө тасалгааны хүрэлцээ хангагдахгүй болжээ. Одоогийн байдлаар 15-аас 25 м2 өрөөнд 2 шүүгч ажиллаж, харин түүнээс жижиг өрөөнд шүүхийн зарлага, жолооч, үйлчлэгч зэрэг 15 ажилтан байрлаж байна. Төрийн сүлдмийн өршөө хэмээн сүсгэлдэг монгол хүн шүүх дуутахад гутлаад ослоод зангаагаа зүгээд хүндэтгэлтэйгээр очдог. Яагад гэвэл шүүх танхимд, шүүх хуралдаанд Монгол улсын хууль хүчин төгөлдөр үйлчилдэг учраас энэ танхимд гарч байгаа шийдвэр Монгол улсын хуулийн дагуу байдаг. Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхим иймэрхүү нөхцөл байдалтай. Нийт 16 танхимд шүүх хуралдаан болдог. Өдөрт дунджаар 150-аас 160 орчим шүүх хуралдаан болж байна. Эдний нэг нь энэ танхимд болдог. Ер нь бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 16 танхимын 2 нь ийм футболын бие нэг давхарт одоо үйл ажиллагаагаа явуулж очив. Энэ танхимд орж ирсэн хэнд ч нэг ийм шүүхийн танхимд орж ирсэн эмээлт хүндэл төрөхөөс илүүтэйгээр одоо агаар сэлгэлт орчин тааруугаас болж баг дотор давшдаж одоо ухаан алдаж унах ч гэсэн ийм эрсдэлтэй ийм нөхцөл байдалтай байна. За дээдлийн шүүх хурлын танхимуудын хувьд бол агаар сэлгэх орчингүй, цонхохгүй, за ханууд нь хоорондоо шилэн наалтаар одоо тусгаарлсан учраас одоо зөвөрлөд хэлбэл ер нь бол нэг юм нийтийн байр шиг давчуу нөхцөл байдалд Монгол улсын шүүх тогтоох үйл ажиллагаагаа явуулж байгаа юм аа. За тэгэхээр манайх 4 тусдаа байранд шүүхийн үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс 2 нь манай нэр дээр 3 болон 4-р байр маань туризмын байранд үйл ажиллагаа явуулж байна. За манай 16 танхимын тухайд гэх юм бол шүүхийн байрны нийтлэг шаардлагад нийцж байгаа ер нь 1-2 зал байгаа. Бусд нь агааржуулдаггүй, цонхохгүй, тэгээд нөгөө юу ахгүй, төвлөлтөг тасалгаа байхгүй. Тэгээд та сайн харсан бах нөгөө зарим нь вакуум хаалттай хэсэгтэй байгаа. Тэгэхээр одоо бас нөгөө дотор болж байгаа шүүх хуралдааны нууцлал, талуудын тайлбар одоо энэ мэдээлэл гадагшаа сонсогдох бас тийм эрсдэлээс үүсэж байгаа. 7 хоногт дунджаар манай шүүхтэр 650-аас 700-аад шүүх хуралдаан зарлагддаг. За үзэгчдээ харж байгаачлаа энэ орон сууцны барилгын нэг давхрын 160 м2-ад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойргийн анхан шатны шүүхийн 3 дугаар байр байрлаж байгаа. За яг шүүхийн одоо стандарт нормороо бол энэ орон сууцны зориулттай байр хотхон дотор одоо шүүх тассан сэргийлэх одоо арга хэмжээ авах нь өөрөө бол хуультайгаа зөрчиж байгаа юм нөхцөл байдал байгаа юм. Тэгэхээр одоо доторх нөхцөл байдал одоо ямар орчин нөхцөлд одоо шүүхийн байгууллагын ажиллаж байгаа байдалтай хамт танилцъя. Шүүхийн байрны нийтлэг шаардлагад шүүгчийн ажлын өрөө 18-аас 20 м2-ад, шүүх хуралдааны танхим 40-өөс 60 м2-ад, иргэдэд үйлчлэх төв 150 м2-ад байх шаардлагыг тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр давчуу жихэлдсэн агаар сэлгэх нөхцөлгүй. Нэг танхимын шүүх ажиллагааны дуу чимээ нөгөөдөө сонсогддог. Хэргийн мэдээл задрах өндөр эрсдэлтэй. Ханд хазан нурсан гээд зүйрлэж хэлвэл нийтийн байрнаас ч доор нөхцөлд Монголын хууль хэрэгжиж шүүн таслах үйл ажиллагаа явагдаж байна.
За өнгөрсөн оны 11-р сард төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт орсноор хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт 30 хоногийн хугацаанд хэрэгжих боломжтой болсныг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой 50 гаруй төслийг эдийн засгийн хөгжлийн яам болон төр хувийн хэвшлийн түншлэлийн төвөөс хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр хөрөнгө оруулагчдад эрчим хүчний салбарын төслүүдийг хамгийн ихээр онцолж байлаа. Тухайлбал Хинтээ аймгийн Цэхэр Мандалсаманд баригдах 100 мегабайт хүчин чадалтай усан цахилгаан станцын төслийг хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Энэхүү төслийн төсөв төртгөн 537 тэрбум төгрөг юм. Төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдад тэзүү болон байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээ, зураг төслөө өөрсдөө боловсруулах боломжтой гэлээ. Нөгөөтэйгүр 190 тэрбумын төсөв төртгтөө байдргийн 30 мегабайт усан цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах боломжтой гэдгийг дурдлаа. Энэхүү цахилгаан станц бөмбөр дэд станцтай холбогдсон жид 59.8 сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ач холбогдолтой. Энэ мэтчлэн эрчим хүчний яамнаас санаачилсан төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх 3 төслийг танилцууллаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг онцлогнууд энэ худалдаа авах ажиллагааны хууль буюу бидний хэлж байгаа тендерийн хуулиас нэг тийм давуу талтай. Тухайн төсөл дээр хөрөнгө оруулагч буюу хувийн түншлэгч өөрийн инновац, технологи, санхүүгийн схем, өөрийн шинэ технологиг санал болгодогоор давуу талтай. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдад зам тээврийн яамнаас санал болгож буй төслүүдийг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Тухайлбал Дархан Алтан булаг чиглэлийн хатуу ужилттай 113 км замыг 4 игнэ болгон өргөтгөн шинжлэх төсөл, Мөрөн Улаастай чиглэлийн 261 км авто замын төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болголоо. Эдгээр төслүүд нь 593-аас 628 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй юм а. Түүнчлэн Мөрөн ховд чой болсон чиглэлийн нисэх буудлын ашиглалтыг сайжруулах төслийг хувийн хвшлийнхэнд санал болголоо. Өмнө нь урьдчилан сонгон шалгаруулалт, уралдаан сонгон шалгаруулалт гэдэг маш хоёр үе шаттай нэлээд процесс хүнд байсан бол энийг нэг үе шаттай болгож яг тендер шиг 30 ба түүнээс дээш хоногоор зарлаад яаралтай гүйцэтгэгчийн хувийн хэвшлийн түншлэлийг сонгон шалгаруулаад гэрээгээ байгуулж явуулах нь оновчтой маа гэж үзээд бол хугацаа нэлээд багасгасан байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн өөрчлөлтөөр төслийн тэзүүг заавал төсвийн санхүүжилтээр хийхгүй, хувийн хэвшил өөрсдөө хийх боломжтой болсон нь хугацааг 2-оос 3 дахин хэмнэж байна гэж салбарынхан үзэж байна. Нөгөө талдаа өөрсдийн хөрөнгөөр сонирхсан төслийнхөө тэзүүг хийснээр давуу байдал эзэмшлэх боломжтой төслийн багийнхан хэллээ. Хөрөнгө оруулагчдад 7 хоногийн хугацаанд төслүүдийн боломжийг танилцуулах бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлийн форумыг энэ сарын 20-оос 24-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Төр хугацаанд зохицоод байсан туулын хурдны замын төслийг өргөжлүүлэх шийдвэрийг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргалаа. Тодорхойлбол байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй байсан энэ төсөл дээр салбар яам тамга тэмдгээ дарж эрхцийн хувьд зөрчилгүй болгожээ. За ингэснээр туулын хурдны замын төсөл өргөжлөх боломжтой болж байна. Гэхдээ төслийг эхлүүлэхээс өмнө олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх нь зүйтэй гэж хотын удирдлагууд үзэж байна. Байгаль орчноо хамгаалах зорилготой иргэдийн санал санаачлагыг үүсгэхгүй. За гэхдээ усан хамгаалах нэрийн доор улс төржүүлж байгаа үйлдэлийг ялгаж салгах хэрэгтэй гэж салбарын сайд сандаг очир ярьлаа. За Улаанбаатарын төвчрлийг бууруулахад энэ төсөл хэрэгтэй. Иймд үргэлжлүүлэх нь зөв. За гэхдээ иргэдийн эргэлзээ одоо ч байсаар байгаа учраас туулын хурдны замын төсөлд 2 жил тутамд аудитын шалгалт хийж үйл ажиллагааг нь тогтмол хянана гэлээ. Ганцхан Улаанбаатар хотод туулын хурдны замын ажлыг хийж байгаа юм шиг. Өшөө цаашдаа олон том хөрөнгө оруулалтын ажлууд хийх. Манай яам дабл стандарт байхгүй. Бүх төслүүдээр энэ хяналт шалгалтаа хууль дүрмөө мөрдүүлж ажиллана. За ингээд өнөөдөр бол манай байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны холбогдох албан тушаалтнууд энэ менежментийн төлөвлөгөөг эцэслэн батлуулаад ингээд гар улсын хэсэг тамга тэмдэг бүрэн болсон байна. Харин хотын удирдлагуудын зүгээс өнөө маргаашаас шууд энэ төслийг эхлүүлэхгүй гэлээ. За эхлээд олон нийтийн хэлэлцүүлэг хийж байгаль орчны үнэлгээ шинжилгээ хийх ёстой гэж үзэж байна. Тэгэл цаашдаа яг дагнаж хэлэлцүүлгүүдийг зохион байгуулъя. За энэний дараа бид нар бас тойр хурдны замын тендер шалгаруулалт дахиад зарлж байна. Энэ дээр дахиад л баг нь ингээл тойроод л хотыг тойрсон. Харин энэ дараагийнхан баг нь бүр олон баг нэгддэг. Тэгээ энэ дээр бас л хэлэлцүүлгүүд хий.
10 гаруй жилийн өмнөөс туулын хурдны замын төсөл яригдж эхэлсэн. Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээг өнгөрсөн онд хийж холбогдох хууль журмын дагуу байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн ямаар батлуулсан байна. Харин Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн зүгээс энэ төслийг бүр мөсөн зогсоох шаардлагыг ерөнхий сайд учралд хүргүүлсэн тухайга зарлаад байгаа юм а. Улсын хурлын ёс зүйн дэд хорооны дарга хэрлэнг ёс зүйн үйлдэл гаргасныхын төлөө огцруулах шаардлагатай гэж Саранчулуун гишүүн ярьлаа. Тодорхойлбол Улсын хурлын гишүүн Батсуур хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилсон асуудлаар Саранчулуун гишүүн ёс зүйн дэд хороонд хандсан байгаа юм. Гэтэл ёс зүйн дэд хорооны дарга энэ асуудалд ажил хэрэгч байдлаар хандалгүй үл тоожээ. Иймд түүнийг ёс зүйн дэд хорооныхан даргаас огцруулах бичгийг Улсын хурлын даргад хүргүүлэхээ мэдгдлээ. Сүрдүүлж байна. За янз бүрээр одоо доогж давхуурхаж байна. Ийм асуудал бол маш их байгаа. За миний хувьд бас яг өнгөрсөн одоо удаад Батсуур гишүүнтэй холбоотой асуудлаар би хэлсэн. Миний микрофонд тэр нэг ойрлоод байгаа дунд бичигдээд байхад л би тэгж хэлээгүй л гэдэг байгаа. Би тэгж хэлээгүй гэдэг байгаа. Дээрэс нь босод гишүүд гэсэн юу сүртэй юм гэж байгаа байхгүй. Энд чинь сүртэй юм ерөөсөө биш. Ямар сүртэй юм бэ? За тэгэл хоорондоо уулзраа олчооч гэдэг. Энэ хандлагатай байх юм бол манай бас хизээч ер нь бол эрүүл дээрлэлтэхгүй нэг юм бүтэж чадахгүй. Хэрэв би одоо ёстон асуудлыг ярихад Саранчулуун гэдэг хүн ярихаар жижиг хэрэг байгаа л улс орноороо одоо ерөнхийлөгч манаас жижиг хэрэг рүү хандаад байгаа гэсэн үг үү? Эсвэл үнэхээр бид нэр энийг жижиг гэлтэхгүй ижилхэн авч үзэж хандах ёстой юу гэдгийг би бас хүмүүст хэлмээр байгаа. За ингээд ёс зүйн дэд хорооны даргаыг чөлөөлөх болон улсын хуралтайгаа ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа шинжлэх тухай Монгол Улсын их хурлын дарга зориулсан юм бичиг одоо би хүргүүлж байгаа. Хэрвээ мөрдөхгүй бол яг ч хууль гаргасан. Энэ хуулийнхаа дагуу байх ёстой. Дээрээс нь гишүүд хариуцлага хүлээх ёстой. Үзэгчдээ Тэнгэрлийн 710 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Мэдээгээ өргөжлүүлье. За манай улсад 475 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний 60 гаруй хувь нь финтек зээлийн үйлчилгээ буюу аппликейшны зээлийг иргэдэд олгодог. Хаашаач харсан зээл авахад хялбар боллоо. Зээлэх асуудалгүй санхүүгээ тэлж их мэтчлэн зар сурталчилгаа явдагч мөнгөө хэмнэн санхүүгээ хяна гэж хинч хаанч хэлдэггүй. Энэ байдлыг харсан эдийн засагчид өнөөдрөөс эхлэн санхүүгийн боловсрал олгох аяныг эхлүүлж байна. Сүүлийн 5 жилийн дотор л гэхэд аппликейшны зээл 8 дахин өсөж нийт 2.6 сая иргэн аппликейшны зээлтэй байна. Нийт аппликейшны зээл авсан иргэдийн 75% нь давхар зээлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүн бүр ирээдүйн эрсдлээ бодолгүй зээл авч байна. Амар дарамт үүсэж шүү дээ. Одоо дөнгөж нэг аппликейшны зээлээс 200 төгрөг зээлцэлэх дахиад нэг аппликейшны зээлч одоо баг донтуулах маягийн тэнгүүтээ нэг аппликейшны зээлээ авангуудаа дахиад мөнгөний бүр боломжгүй болгоо дахиад нэг өөр одоо юу гэдэг сон юм ард одоо нэг өөр нэг аппликейшн татах дахиад тэн дээр нэг давхар зээл авах боломж нь үүсчдэг учраас дахиад тэр үн зээл авал тэгэл ерөнхийдөө тэгэл аппликейшн гэдэг чинь одоо тэгэл одоо өөрийн сүлжээ маяг болчихж байгаа шүү дээ. Ер нь л ингээд нөгөө нэг тойрог шиг санагддаг. Ингээд гүйтэж ингээд дуусахгүй. Тэг ингээд сунгаал яваад идэг. Бүрэн төлж дуусахгүй. Тийм хэцүү санагддаг. Зээлийн дээр л туслал зээлэл тэгэл тэргээ төлж чадахгүй л явна да. Дөнгөж 18 хүрсэн хүмүүс бас гараад байгаа юм билээ шүү дээ. Ажил орсон ороогүй хамаагүй. Тийм болохоор бас тэр хүүхдүүдэд бас амар хэцүү байх баг. Гэтэ манай яг үеийн хүүхдүүд айгүй ээж аваасаа авах нь багассан. Тэгээ өөрөө ажиллахын тэгэл авсан цалингаараа зээлийг ингээд төлөөл. Тиймэрхүү л нэг дэс дараалттай тэгэл яваад тийм. Өндөр хөтөн штэ. Тэнгүүд айгүй хэцүү тэрийг дараа нь дахиад зээл авах шаардлагатай болно.
Бас нэг тооцоололоор манай иргэд орлогынхоо 34%-ийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын хүнд зарцуулж байна. Монгол банк өөр орлогын харьцааг чангаруулах бодлого хэрэгжүүлж байгаа нь банкны зээл авалтыг бууруулж, харин банк бус санхүүгийн байгууллага болон ломборд өдрийн зээлийн үйлчилгээ зэрэг өндөр хүүтэй газруудын зээл олголтыг нэмэгдүүлж байна гэлээ. Үүнтэй холбоотой эх 2 жилд иргэдийн орлогын 50% нь зээлийн хүнд татагдах эрсдэл хаяанд иржээ. Бага хүүтэй санхүүгийн аксес авах боломжтой хүмүүсийн тоог яаж нэмэгдүүлэх үү те үе шаттай наад өрийг нь яаж бууруулах уу гэдэг тал дээр бид нэр ажиллах хэрэгтэй болохоос биш чиний зээл хэрхий өндөр байна тийм учраас чи банкнаас авахаа болоод банк устдаар очино гэвэл эн чинь тэр тухайн авж байгаа хүндээ ч гэсэн Монгол улсын төрийн бодлого зүгээс ч гэсэн бас хамгийн зөв шийдлүүд биш баг. Тэгэхээр иймэрхүү эрсдэл бас давхар явж байгаа гэдгийг бид нэр харах хэрэгтэй. Их сургуулийн босго дөнгөж давж буй 1-р курсын оюутнууд аппликейшний зээл авч үүнийгээ төлж чадахгүй чанаргүй зээлийн ангилалд багтаж байна. Дөнгөж насанд хүрсэн даруйдаа чанаргүй зээлдэгчийн жагсаалд орох нь ирээдүйд амьдралд нь ямар эрсдэл үүсэж байгааг залуус ухаарахгүй байна. Энэ мэдчлэн нийгмийн сэтгэл зүйг бэлдэх үүднээс санхүүгийн боловсрол олгох, хуримтлаа нэмэгдүүлэх аргыг мэрэгжилтнүүд зөвлөхөр болжээ. За өрнөөс яаж гарах уу те санхүүгийн хямралтай үед заллингаас яаж сэргийлэх үү? Эргээд хуримтлал яаж бий болгох уу? Энэ санхүүгийнхэн боловсролын суурийг яаж тавиад ирээдүйд бид нар яаж хөндлөх хийх үү гэдэг энэ арга аргачлал санхүүгийн боловсролд ингээд тогтцсон зарим нэг дүрмүүд байна л да. Энийг бас ингээд олон нийтэд зориулж бас ингээд явуулъя гэсэн юм бодолтойгоор ажиллаж байна. 1.9 сая иргэн 2-3 төрлийн зээлтэй аппликейшний зээлийн чөтгөрийн тойрогт орж санхүүгийн дарамттай амьдарч байна. Нэг иргэн дунджаар 790 мянгаас 2 сая төгрөгийн аппликейшний зээлтэй жилд дунджаар 330-аас 840 мянган төгрөгийг дан ганц хүндэн зарцуулсаар байна. Иргэн сар бүр 500 мянган төгрөгийн аппликейшний зээл авч сард 25 мянган төгрөгийг хүнд суутгуулдаг. Зээл авахгүй хүндэн зарцуулах төлбөрөө хуримтлуулбал 1 жилийн дотор 300 мянган төгрөгийн хуримтлалтай болох боломжтой юм а. Үеийнгийн дээрлэхэлтийн асуудалд бүхний дээрээ анхаарлаа хандуулж салбар харгалзахгүй хүч хайж байж энэ асуудал шийдэгдэнэ гэдгийг мэрэгжилтнүүд хэлдэг. Иймдээ ч 7 хоногийн өмнө цагдаагийн ерөнхий газар Захин хөгжил инновац харилцаа холбооны яамтай хамтран эвдрээгүй ирээдүйг бүтээ гэх аяныг эхлүүлсэн. Харин өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбооноос үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг аян зарлаж байгаагаа мэдээллээ. Тэд энэ аяныхаа хүрээнд 30 гаруй сургуульд үеийнгийн дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх сургалт орох юм байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн өмгөөлөгч нар хариуцлага яа шийтгэлийн талаар онцлохыг зорьсонгүй. Учир нь манай улсад эргэцэн орчин хангалттай биелээ. Харин тэд үеийнгийн дээрлэхэлтэд өртөж хохирсон болон дээрлэхэлт үлдэж байгаа хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг анхаарах шаардлагатай хэлж байлаа. За мөн нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зөв гэж үзэж байна. За учир нь 13-аас 17 насны хүүхдүүдийн 26.8% нь сүүлийн 1 сарын хугацаанд үеийнгийн дээрлэхтэд өртсөн их судалгаа Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурддагдсныг хэлж байлаа. Өмгөөлийн хамгааллын гэсэн нэртэй нийгмийн эргэн нөлөөлийн аян өнөөдрөөс эхлээд зохион байгуулж байгаа. Суралцагчдын хувьд сурч боловсрох, олон нийтийн харилцаанд орох, за олон нийттэй хамтарч ямар нэгэн өр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахад маш их тийм үр дагавар авчирдаг ийм зүйл байгаад энэ дээр өмгөөлөгчдийн байгууллага дээр нь илүү их тийм үеийнгийн дээрлэхэлтэд өртсөн за үүнд хамаарч байгаа хүмүүст хамгийн эерэг өнгөөр сургалтын үйл ажиллагааг бас зохион байгуулна. 30 орчим сургуулийн дунд ангийн хүүхдүүд дээр энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Ингэхдээ тэр өсвөр насны хүүхдүүдийн зөвхөн дээрлэхэлтэнд өртсөн гэхээсээ илүү дээрлэхэлтийг нь хийгээд байгаа гэж цоллогдоод нэрлэгдээд байгаа тэр хүүхдүүдтэй ч гэсэн бас ажиллах ёстой. Тэгээд тэр хүүхдүүдийн хувьд бол сэтгэл зүйн хувьд хамгийн их хайр дутагдсан асуудалтай тийм хүүхдүүд байдаг учраас ямар нэг байдлаар дээрлэхүүлсэн гэсэн хүүхдүүдийн ялгамжтайгаар энэ сургалтыг орохгүй юм аа. 14 наснаас эхлээд эрх зүйн чадамжтай тооцож үздэг байгаа. Ер нь 5-аас 10 жилийн энтергээл санкцуудынхаа хэмжээгээр байгаа л да. Бусад улсуудад бол ерөнхийд нь өсвөр насны дээрлэхэлтэй холбоотойгоор ингэж хуульд тусгаалan зааж өгсөн байдаг боловч манайхандаа бол гэмтлийн зэргээс шалтгаалаад тэгээд нийгэмд учруулж байгаа хор уршигаас шалтгаалаад ингээд бас шийдвэрүүд бол ялгамжтай байгаа. Үеийнгийн дээрлэхэлтийн улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулбал 12 жил хүртэлх хоригхалтай. За энэ хуулийн залтыг олон нийтэд таниулах нь чухал гэдгийг хэлж байлаа. За нөгөө талдаа хүүхэд нь үеийнгийн дээрлэхэлтэд өртвөл за эцэг ихэн сургууль дээр нь очиод
тухайн дээрлэгсэн хүүхдийг зодож танхаардаг. За үүнийг эцэг эхчүүд хариу арга хэмжээ авч тухайн хүүхдийг хашрааж өгнө гэж боддог. За гэтэл энэ нь хүүхдэд буруу үлгэр дуурайлал болж асуудлыг улам давжруулдаг гэдгийг ч хэлж байлаа. Үеийнгийн дээрлэхэлтийг бүгд найрамдах Солонгос улсын жишээгээр төсөөлдөг байсан. Харин өнгөрсөн сард гарсан Шангри-Лагийн хэрэг нийгмийг цочирдуулж кинондор гардаг дээрлэхэлт дэргэд байсныг олон нийт мэдэж авлаа. Энэ хэрэг нийгэмд ил гарснаас хойш 108 төвд ирэх дуудлага эрс нэмэгдэжээ. Би 13 настай байхдаа дэлгүүрээс веб хулгайлаад дэлгүүрийн эзэнд баригдчихсан. Тэр ихч шууд цагдаа дуудсан. Ирсэн цагдаа ах намайг зөндөө загнасан. Цагдаа хэлэхдээ чи 14 хүрээгүй. Анхны удаагийн хэрэг тул зүгээр өнгөрөөе. Дахиад ийм хэрэг тарвал шоронд хийн штэ гэсэн. Би сургуулийн нийгмийн ажлаас амар айдаг тул битгий залгаач гэж гуйж байгаад хэлүүлээгүй. Тэгээд аав ээжийг дуудсан. Гэртээ хараад аав ээжтэй хулгай хийсэн хэрэгээ өгтлээ загнуулсан. Хоригдол болох нь нэр хүнд гутаасан гэд бөө юм болсон. Тэр өөрөө аавд хэд хэдэн удаа алгадуулаад ээж уйлаад ёстой хэцүү байсан. Хэн ч надаас яагаад хулгай хийсэн гэж асуугаагүй. Бүгдээрээ л намайг веб татдаг хүүхэд гэд бодчихсон. Уг нь би веб татдаггүй. Бүгд л буруутгаад байхаар нь хэлхээс дургүй хүрээд чимээгүй болчихсон. Манай нөгөө ангийн олуулаа нийлдэг банд нар веб нэгтэг болоод жил гарan болж байсан. Уг нь би ээж аавд энэ талаар хэлэх гээд манай үеийн хүүхдүүд веб татаж байгаа тухай хэлсэн л дээ. Тэр үед чи татваа гэж зандраад өнгөрсөн. Тэгээд хэлж чадаагүй. Тэр хүүхдүүдийн тухай манай найз сургуулийн нийгмийн ажилтнанд хэлсэн ч тэр хүүхдүүдийг загнаад эвлэрүүлж байна гэд гар бариулаад өнгөрсөн. Дараа нь тэр хүүхдүүд бид нарыг бүр илүү дээрлэгдэх болж байсан. Энэ талаар би байрны найздаа л хэлж байсан. Энэ бол бодит кейс. За цаад шалтгааныг нь хинч мэдээгүй, мэдхийгч хүсээгүй. За энэ бол үеийнгийн дээрлэхэл дэлгэрч нуугдаад байгаа шалтгаан юм. За өгтөө бол сургуулийн орчинд хүүхдүүдийг эцэг эхчүүд, багш, сургуулийн менежер, сэтгэл зүйчгээд бүгд анзаарч явах ёстой. За гэвч суурь тогтолцоо алдагдсан учраас хүүхдүүдтэй ярилцаж явах ёстой сэтгэл зүйч бичиг цаастаа ноцолцоор өдрийг орж байгаа нь ганцхан жишээ юм а. Сэтгэл зүйчийг одоо чиг үүргэхийн бус ажлуудад бас хуваарлаад жишээлбэл одоо яг чиг үүрэгт хамаарахгүй тийм ээ бичиг цаасны ажиллаж гэдэг юм уу жижигрээ ажиллаж гэдэг юм уу те нэг иймэрхүү гих мэт шүү дээ те тэгэхээр иймэрхүү ажил одоо сургуулийн одоо удирдлагын зүгээс одоо хийлгээд байгаа нь өөрөө тооны одоо дүрийг алдагдуулах сургууль дээр сэтгэл зүйч гэдэг дүрийг алдагдуулах юм аюултай. Хэдий болтол одоо яг бидний буюу өргөний нийгмийн зүгээс харж байхад бол нөлөөллийн үйл ажиллагаа тий компанид ажил урьдчилан сэргийлэх ажилч гэдэг юм ингээ харахаар дандаа ихэвчлэн хувийн хөгжлийн байгууллага тэгээд олон улсын одоо хөгжлийн одоо газраас авчирж байгаа санхүүжилтэр гэх юм уу да. Бидний иргэний нийгмийн байгууллагууд за нэг цагдаагийн байгууллага бол одоо нөлөөллийн ажлууд хийдэг шүү дээ тий. Тэр яг ийм ажлуудаар бид нар торгоод байна. Өөрөөр хэлбэл өдийг болтол хийсэн үйл ажиллагаа юм а үрдэнгүй байна гэсэн үг байхгүй. Бүгд найрамдах Солонгос улс дээрлэхлийн асуудлыг шийдэхийн тулд олон жилийг зарцуулж, за олон жаргыг хэрэгжүүлж байна. За гэхдээ энэ улс асуудлаа улс төрөөр нь шийдэж чадаагүй. За одоо арга буюу дайн зарлаж дээрлэхэлтийг зөвхөн сургуулийн асуудал биш, хүний ирээдүйн карьер амьдрах эрхтэн шууд холбож шийдэж эхэлсэн цөөн улсуудын нэг болоод байна. Харин Монгол улсын асуудлыг яаж шийдэх ёстой вэ? Хүүхэд амжихгүй хоёр үг солиод хоёр асуулт тавихад тэр өдрийн царай баргар бах юм бол тэгэл ямар нэгэн асуудал сургууль дээр болсон байна. Би бол хүүхдтэй байнгын ярилцдаг учраас ерөөсөө энэ асуудлыг таслан зогсоох одоогийн нөхцөл байдал дээр бол 100% эцэг эхчүүдээс хамаарах шаардлага байна. Сургуулийн орчноо бүрэн хариуцсан. Манайх шиг ийм сайн хуйлууд ерөөсөө алга бүгд бичигдсэн байна. Бүгдэнд нь үүрэг болгосон байна. Тэгэхээр тэр үүргээ биелүүлэхгүй бол бид нар ямар энэ 3,500,000 иргэний хүүхэд болгон дээр нэг цагтаа дагуулаад эрхийг хамгаалаа явж байгаа тийм зөрчигдөхгүйгээ явж байгаа. Ямар ч боломж байхгүй гэсэн. Манай байгууллага за Монгол Улсын ерөнхий сайдын ивэл дор найз бай гэдэг нэртэй үндэсний хөтөлбөрөөс өнөөдрөөс өнөөдрөөс эхлээд зохион байгуулж гол зорилго нь бол хүүхэдтэй заана. Тэгээ бид нар ингээд нийтдээ нэг 29,000 орчим хүүхдэд ийм одоо туршилт маягаар ингээд сургалт явуулж үзсэн л дээ манай хурдан клубийн хүүхдүүд тэгэхэд томчууд очоод хичээл заасанаас илүү өндөр үр дүн үзүүлсэн. Яа тэгэхээр хүүхэд том хүн хоёрын хоорондын тодорхой хэмжээний зааг байгаад идэг. Гэтэл яг үе тэнгийн хүүхэд нь очоод энэ захим дээрлэл гэж юу юм, захим орчинд яаж өөрийгөө хамгаалах юм гэхээр нөгөө юунаас яаж ичгүүгээр шууд санал бодлоо илэрхийлдэг, ярилцдаг ингээд үр дүн өндөр гардаг учраас бид нар найз байянаа нэг ийм одоо зохион байгуулалтаар зохион байгуулахар шийдвэрлсэн. Үтэнгийн дээрлэхэлтийн үлдэж байгаа хүүхдүүд бол хэвчлэн үл хайхрах хүчирхийлээ хохирч болсон хүүхдүүд байдаг. Буюу нөгөө хүлэн зөвшөөрөх хэрэгцээ
маш өндөр байдаг. Тэгэхээр энийг гэр бүлээс авч чадахгүй, бүлэглэлээс авч чадахгүй, бүлгээс одоо найз нөхдөсөө ч юм уу те ах トゥ угаас авч чадахгүй байгаа тохиолдолд бусад хүүхдүүд рүү эрх мэдлээ гаргах, хүлээн зөвшөөрөгдөх те би эрх мэдлэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлж ээж намайг хүндлэн гэдэг хэрэгцээ цаана яваад байдаг. Сүүлийн 30 жил хийсэн ажил нь үр дүнгээ өгсөн жишээ бол Исланд. За 1990-ад оны дундуур Исландын өсвөр насныхан Европт хамгийн их архичин тамхи татдаг хүмүүсийн тоонд ордог байсан. Харин одоо энэ улсын залуучуудын нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн. Учир нь Исланд улс 1998 онд орон даяар хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн Leisure Card хөтөлбөр юм. 6-аас 18 насныханд спорт, урлаг, хөгжим, төрөл бүрийн клуб, хобби зэрэг чөлөөт цагийн үйл ажиллагаанд хамрагдах боломжийг дэмжих зорилготой төрөөс олгодог санхүүгийн дэмжлэгийг үзүүлж эхэлсэн. За хүүхэд бүрт жил бүр тодорхой хэмжээний мөнгийг чөлөөт цагийн үйл ажиллагаанд ашиглах боломж олгодог. За гэхдээ энэ мөнгийг бэлнээр олгодоггүй, харин спортын клуб, сургалт, урлагийн дугуйлан зэрэг байгууллагын төлбөрт шууд ашиглуулж эхэлсэн юм а. За үүний үр дүн зөвхөн ундаа байнга хэрэглэдэг залуучуудын эзлэхүй 20 жилийн дотор 48%-аас 5% болж буурсан байна. Тамхичдын эзлэх хувь 23%-аас 3% болж буурсан бодит хүн орчээ. За нэг үгээр хүүхдүүдийн идэвхтэй амьдралын хэм маягийг дэмжснээр өсвөр үеийн архиталт тамхи, хар тамхины хэрэглээг бууруулсан байгаа юм. Яг ийм бодлогыг нэвтрүүлэхээр Номин соёлын сайд байхдаа 18 тэрбум төгрөгийн ваучерыг төсөвдөр батлуулахаар оруулж ирсэн ч хатуу эсэргүүцэлтэд нүүр тулсан учраас унсан байдаг. Ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хууль парламентын тогтолцооны болон хууль эрх зүйн олон талт маргааныг улс төрийн хүрээнд үүсгэж байгаа. За гэтэл 2019 онд батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн тэргүүний эрх үүрэг, эдлэх ямбыг чамгүй хязгаарласан. Гэвч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг даган шинжлэгдэх ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг дагалдах хуулиудад одоо хэрн өөрчлөлт ороогүй байгаа юм а. Энэ бол төрийн тэргүүний институцээс эхлээд үндсэн хуулиа биелүүлэхгүй байгаагийн жишээ юм. Монгол улсын бүхий л хууль тогтоомж үндсэн хуульдаа нийцсэн байх ёстой. Энэ ч утгаараа улсын хурлын тухай хууль болон засгийн газрын тухай хууль 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцэж шинжлэгдсэн. Харин ганц ерөнхийлөгчийн тухай хууль 2 парламентын анги дамнаж, нэг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 6 жилийн хугацаанд шинжлэгдэлгүй өдий хүрлээ. Ер нь 2019 онд хийсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга үзэл санаа нь төрийн эрх мэдлүүд нэгнийхээ эрх үүрэг рүү халдахгүй байх. Үндсэн хууль заасан эрх мэдлээ хэрэгжүүлэх хуулийн болцоог олоход чиглэсэн байдаг. Гэвч ерөнхийлөгчийн институт хэтэрхий хүчтэйгээс үү? Эсвэл улсын хурлд энтүү аймхаагаас үү? Энэ хуульд огт гар хүрсэнгүй. Эргэн сануулбал 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах үед Халтмаагийн Батулга төрийн тэргүүн байлаа. Харин одоогийн ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцэх Монгол Ардын намын дарга бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байсан байдаг. Харин 2021 онд Ухнагийн Хүрэлцэх өөрөө ерөнхийлөгчөөр сонгогдоод үндсэн хуулийг дагаж мөрдөх журмыг ийхүү хэрэгжүүлсэнгүй. За ер нь бол парламент ажил хийж чадахгүй байна л гэсэн үг. 2 парламент үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш сонгогдож байгуулагдаж байна. Үндсэн хуулийг бодитоор амьд 100% хэрэгжүүлэх гэвэл бүх улс төрчид ийшээ чиглэж, бүх улс төрийн намууд ийшээ чиглэж ажиллах ёстой. Нэн яралтай үндсэн хуульд нийцүүлж шаардлагатай хуулиудыг өөрчлөх ёстой. Шинээр хууль гаргах ёстой бол гаргах ёстой. За ялангуяа одоо сонгуулийн хууль, жишээ нь ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн тухай асуудлыг бид нэр одоо хөндөх ёстой. Тэгвэл хуулийн энэхүү хийдэлд 2 намаас хууль зүйн сайдаар ажиллаж байсан гишүүдийн төлөөлөл ийм тайлбар өглөө. Ер нь цаашдаа Монгол Улсын ерөнхийлөгч бол одоогийн ажиллаж байгаа хүнээр тогтохгүй шүү дээ. Монгол Улс байгаа зэрэгт одоогийн үндсэн хууль байгаа зэрэгт Монгол Улсын ерөнхийлөгч байна. Тэгэхээр бид нар ер нь ерөнхийлөгчийн эрх үүргийг Монгол Улсын үндсэн хуульд нийцүүлэн тодорхой болгосон энэ ерөнхийлөгчийн тухай хуулийг бид нар батлахлах ёстой. Тэгэхээр нь одоо үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орсноос хойш энэ удаан хугацаанд чухам яагаад батлагдахгүй байгаа, яагаад хилцэгдэхгүй байгаа гэдэг л асуудал байна. Тэгвэл шөрөгчийн өөрөө оруулаад ирэхгүй байсан. Ажлаа хийх ёстой шүү. Би л хин нэг хамгаалж юм. Би өөрөө дандаа л миний ярьдаг нэг л зорчин би. Би хуулийн талд байдаг. Сөрөг хүчин гэдэг чинь харин алдаа дутагдлыг харж явах ёстой хүмүүс шүү дээ. Тэгээд тэрийг оруулаад би сөрөг хүчний оруулж ирж байгаа юмыг сөрөг хүчний учраас гээд гацаага зогсож ирсэн юм надад хийж байхгүй. 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчөөс хасагдсан онцлог эрхүүд юу байв? Нэгдүгээрт ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй болсон.
Хоёрдугаарт ерөнхийлөгч засгийн газар чиглэл өгөх эрхийг хассан. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажил зарилгаар дамжуулан оролцдог байдлыг зогсоосон байдаг. За мөн засгийн газрын хуралдаанд ерөнхийлөгчийн оролцох эрхийг хязгаарласан. Ингэснээр засгийн газрын хараат бус байдлыг хамгаалсан залтыг үндсэн хуулийн нэмэлтэд тусгасан. Өмнө нь ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад салбар хуулиар ерөнхийлөгчд маш олон эрх оногддог байсан. За үүнд авилгалтай тэмцэх газар болон шүүх прокурорын томилгоонуудыг нэрлэж болно. Харин 2019 оны нэмэлтээр үндсэн хуулийн 33-ын 4-р заалтад ерөнхийлөгчд тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 33-р зүйл заагаагүй ямар ч эрх мэдлийг улсын хурал органик хуулиар ерөнхийлөгчд олгох эрхгүй болсон. Одоо ерөнхийлөгчийн эдэлж байгаа салбар хуулийн эрхүүд нь үндсэн хуулийн залттай зөрчилдөж байгаамаа. Мэдээ үзүүлэлээ хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.